залуучуудын ажлуулын түвшин за бусад бүлгийн хүмүүсийн хувьд 2 дахин илүү байна. Тэгэхээр энэ 2 дахин илүү байна гэдэг бол залуучуудын хөлбөмбөлтийг нэмэгдүүлэх хамгийн чухал үндсэл гэж үзэж байна. Young people make up a large share of Mongolia's population, and offering them good jobs not only in Ulaanbaatar but also in the province, it's fundamental to guaranteeing a bright future for the country. Залуучуудад өргөн боломж байна гэж бодоод байна. Тэр энэ боломжийг хамгийн түрүү хайх хэрэгтэй. Хайхын тулд юу хийх вэ гэхээр одоо манай төрийн хөлбөмбөлтийн үйлчлэгээний байгууллагуудад юу ч гэсэн хандаж үзээрэй. Манай e-job платформоор очлоорой. Тэнд 70 мянган ажлын байрны санал байж байгаа. 50 гаруй мянган одоо ажил хайж байгаа хүмүүс байж байгаа. Тэгээ бид нар удахгүй e-job платформ, e-Монгол платформтой холбох гэж байна. Тэгэхээр хэрэглэхэд маш хялбар болно. Тэгэхээр энэ платформоор бас хандаж үзээрэй. Ажлын байр тэнд бас өргөн байгаа шүү гэдгийг давхар хэлье. Залуучууд маань бол өөрсдөө ажиллаад ирээдүйдээ бэлэн чадамжтай, утгатай одоо амьдралаа бүтээхэд ажлын байран дээр зэрэгцээ байгаа ур чадруудаас суралцах мөн татлаг хийж, ажлын төрлийн ажил хийж, цагийн ажил хийж, олон төрлийн боломжуудад өөрийгөө сорж дадлах хийх юм бол илүү чадамжтай, утгатай амьдралаа бүтээж чадна гэж бодож байна. Залуустаа бүгдэнд нь амжилт хүсье.